Таны хэлж байсан хорон үгнүүд, хийж байсан хувиа хичээсэн үйлдэлүүд бусдаас муухайг хүсдэг нууцуд бүгдээрээ ил харагддаг байсан бол биетээр бодтой харагддаг байсан бол танд ямар санагдах байсан бэ? Оскар Вайлд зохиолчийн Dorian Gray хөрг хэмээх энэхүү ном бол зөвхөн гоо үзэсгэлэнгийн талаар ном биш харин гоо үзэсгэлэнгээс өөр шүтэх зүйлгүй болцсон үед амьдрал яаж өрнөдгийг яаж иргэдгийг харуулсан зохиол юм аа. За ингээд номынхон үндсэн үйл явдал руу оръё. Номын үйл явдал цэцэг навчаар хүрээлүүлсэн үнэтэй тавилга сэлттэй нэгэн тансаг зочны өрөөнд эхэлж байгаа. Энэ зочны өрөөнд хоёр хүн байгаа. Нэг нь зураач Basil Hallward, за нөгөөх нь бол Lord Henry хэмээх хоёр хүн. Зураач Basil сүүлийн үед нэгэн залуугийн хөрөг зураг дээр ажиллаж байгаа. Тэр хөрөг зургийг нь Lord Henry хараад Basil энэ бол чиний зурж исэн хамгийн гайхамшигтай хөрөг зураг болсон байна. Чи энэ зургаа ямар нэгэн байдлаар заавал энэ том үзэсгэлэнд дэлгэж тавих хэрэгтэй гэж хэлдэг. Зураач Basil болохоор би хизээж энэ зургийг хүнд ч харуулж чадахгүй байхаа. Яа тэгэхээр энэ хөрөг зурагт би өөрийгөө хэтэрхий илэрхийлчихсэн. Би өөрийгөө хэтэрхийг оруулчихсан гэж хэлдэг. Гэхдээ угтаа бол тэр зураг нь Basil гэдэг энэ хүний өөрийнх нь зураг биш, өөр нэгэн хүний хөрөг зураг байгаа штэ тий. Тэгэнгүүт Lord Henry болохоор зөрүүлээд үгүй чи энэ гой зурсан зургаа заавал хүмүүст үзүүлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр мэдээж бусдад яригдана гэдэг муу зүйл, гэхдээ бусдад яригдахгүй байх гэдэг тэрнээс ч муу зүйл. Өөрөөр хэлбэл чи энэ зургаа хүмүүст үзүүлэхээр хүмүүс чамайг янз бүрээр ярих байх гэж айж байгаа байх. Гэтэл тэр чин биш. Харин ч бүр ор сургахгүй байх нь, хинт ч яригдахгүй байх нь хамгийн муу зүйл юм аа. Гэх мэтчлэн энэ зурган дээр энэ хоёр хүн маань урлаг гэдэг энэ зүйлийн талаар өөрсдийнхөө өнцгөөсөө өөрсдийнхөө бодож явдаг онолуудаа, аргументуудаа, үзэл бодлоо хэлдэг. За жишээлбэл Lord Henry гэж байгаа байхгүй юу? Ер нь оюун ухаан гэдэг чинь хүний царайд зүсийг эвдэлдэг зүйл шүү дээ. Тэгэхээр чиний энэ зурган дээр зурсан энэ сайхан залуу бол огтхонч бодож сэтгэдэггүй хүн юм байна. Тийм учраас л энэ хүний царайдс нь ийм гоё байгаа юм байна. Буюу одоо ухаантай хүн хөөрхөн байж чадахгүй гэдэг өнцгөөс ирнэ. Жишээлбэл энэ ном дээр ингээ гайхширмаар ишлэлүү зөндөө байгаа юм л да. Энэ хороо дэлхий дээр царай муутай бөгөөд тэнэг хүмүүс хамгийн сайхан амьдардаг гэдэг ч юм уу. Гэтэл эсвэргээрээ манай зураач маань өөрийнхөө урлагийн бүтээлийн талаар маш гүн бодолтой. Жишээлбэл хэдийгээр зураач өөр хүний зургийг зурж байгаа ч гэсэндээ тэр зурагтаа өөрийнхөө сэтгэлийг шингээсэн л бол тэр нь 100% нөгөө хүний зураг байхаа болчдөг. Харин өөрийнх нь зураг нь болчдгоо гэх мэтчлэн. За эндээс бид нар ер нь харах юм бол Basil гэж зураач маань илүү юм зөөлөн сэтгэлтэй, бүрэг ичимхий маягийн хүн. Харин Lord Henry бол бүр ёстой үг хэлэн дийлдэхгүй болтлоо хөгжиж өссөн ийм хүн юм байна гэдгийг харж болно. За гэхдээ энэ яриа ингээд нэлээд удаа үргэлжилж байгаа. Тэгээд яг үнэндээ бас яг ингээд зөвхөн ямар ч үйл явдал гарахгүй яриа яваад ах нь жоохон сонирн штэ тий. За тэр тусмаа номч тэр киноч тэр эхний хідэн хуудаснасаа эхний хідэн минутаас аль болох нөгөө үзэгчдийгээ татах зүйлийг хийх ёстой байдаг. Гэтэл энэ номон дээр болохоор зүгээр л энэ хоёр хүний философийн хоёр үнцгийг нисэгцүүлсэн юм харилцааны яриа яваад байх нь бол тэгсэн чинь би дараа нь ингээд өөр нэг анализ бичсэн англи вебсайтнаас уншижсэн чинь яг энэ хэсэг нь Divergent бурхан чөтгөр хоёр аль хэдийнэ энэ номын гол дүрийн залуу буюу тэр хөрөг зургийг нь зурж байгаа залуугийн сүнсийг өөрсдийнхөө талдаа урвуулах гад ярилцж байгаа тийм харилцсан яриа гэж төсөөлж бичсэн гэдгийг уншаад энэ хэсэг нь бол маш их ойлгомжтой болж гисэн make sense гэж ярьдаг тийм. Тэгэхээр Basil-аар болохоор бурхныг, Lord Henry-гээр болохоор чөтгөрийг аль хэдийнэ илэрхийлээд эхэлчихсэн юм байна. За гэхдээ бурхан чөтгөр гэж ярихгүй нөө сайн, муу, good and evil тэрийг ч бас илэрхийлсэн гэж хэлж болно. За ингээд энэ хоёр яриад байж л нөгөө зураг зурулж исэн залуу маань гаднаас дүрээрээ ороод ирнэ. Үнэхээр ч яг тэр зураг шиг царайлаг, үзэсгэлэнтэй, маш гоё биетэй, маш гоё хувцалдаг, дээрээс нь харваас баян чинээлэг ийм залуу аахгүй юу? Зураач маань болохоор энэ залууд бараг л юм дурлсан юм шиг одоо өнцгөөс ярьдаг. Эрэгтэй хүмүүс шүү дээ бүгдээрээ. Тэгээ энэ ч гэсэндээ бас цаанаа учиртай Оскар Вайлд гэдэг энэ зохиолч маань өөрөө ижил хүснээ сонирхдаг хүн байсан юм байлээ. Lord Henry болохоор энэ залуу юу ч харагдсан бэ гэхээр энэ залууг би өөрийнхөө нөлөөлөлтөө оруулъя. Энэ залууг бусрамг амьдрал руу
татъя гэж бодсон юм шиг байгаа юм. За яагаад гэхээр энэ залууг дөнгөж орж ирмэгцэн л зураач маань Lord Henry одоо та явах хэрэгтэй баха. Бид хоёр одоо ингээд үргэлжлүүлээ зураг зурах чанаа гэхэд Lord Henry өө тийм үү би уулна ингээд ийм сонирхолтой зүйл яриад залуу ноёнтонтой танилцахыг хүссэн юмсан гэхэд мэдээж Dorian ээлдэг зан гаргаал өө тэнглгүй ахтай таныг би энд үлдэх юм бол дуртаяа тантай ярилцмаар байна гэх мэтчлэн нөө зураачи чинь ямар ч ингээд эсэргүүцэх үгүй яах юм бэ гэж хэлэх боломжгүй болгочихж байгаа байхгүй юу. Ингээд Dorian байрандаа зогсоод зураач хамаг анхаарлаа тийш нь хандуулна. Харин Lord Henry Dorian хоёр ярьж эхэлнэ. Lord Henry-г үлдэхтэн зураач тэжилсэн байдаг. Та битгий энэ залууд муугаар нөлөөлч хөрөөдөө гэж хэлсэн. Dorian тэрийг нь Lord Henry-гээс мэдээжсэн. Та яадаг юм бэ? Хүмүүстэй муугаар нөлөөлдөггүй юм уу? Одоо жишээлбэл та яаж надад муугаар нөлөөлөх вэ? Гэх мэтчлэн асууж эхлэхэд Lord Henry бол иймэрхүү зүйл ярьдаг. Би яах вэ? Хүмүүст би ер нь яг өөрсдийнхөө тэр дур тачаалтаа бууж өгөх, хүмүүсийг би таашаалын төлөө явахыг нь дэмждэг тийм үзэл бодолтой хүн юм байгаамаа. Энэ харуу дэлхий дээр жишээлбэл дур тачаалаасаа ангижрах ганцхан л арга байдаг. Тэр нь дур тачаалтаа бууж өгөх штэ гэх мэтчлэн өөрийнхөө үзэл бодлыг ярьж эхлэхэд Dorian-ы царайн дээр тийм гэхийн тэмдэггүй өөрчлөлт ажиглагдана. Бүр гайхсан тийм царай гараад тэр царай нь зураачд хүртэл бүр илүү таалагдаж яг тэр царайг нь зураач яг тэгээ зогсож ороо гэд зурган дээрээ буулгаж анаа. Ийхүү хэсэг хугацаа өнгөрсөний дараа яг Dorian-ы бодол санаа дөнгөж саяхан дээр Lord Henry-гийн хэлсэн үгийг бүргээ хүлээж авч чадахгүй байгаа юм шиг mind blowing болоод тэ ямар гайхалтай хизээч сонсоогүй зүйл сонсчгүй гэдэг бодол төрөөд зураач хэлээд би цэцэрлэг рүү түр гарч амарчаад ирье гэж хэлээд Dorian цэцэрлэг рүү гарна. Дагаад Lord Henry гарч байгаа юм аа. Цэцэрлэгт мөн л яг өмнөхтэйгээ адилхан юм философи ярианууд өрнөн. За ингээ удлаа Lord Henry Dorian-ыг та ингээ татгшоогоо орохгүй бол энэ нарны гэрэл таныг түлхэн байна. Таны гоо үзэсгэлэн бол танд байгаа хамгийн сайхан зүйл. Гэхдээ үргэлж та юм гоо үзэсгэлэнтэй байхгүй. Энэ дэлхий дээр ганцхан л үн цэнтэй зүйл байдаг. Тэр нь бол залуу нас гэх мэтчлэн зүйлсээ ярихад энэ бүгдээрээ Dorian-ы сэтгэл зүрхэнд нь бүр маш гүн хүрдэг. Dorian Lord Henry хоёр эргээд ороход зураач Basil аль хэдийнэ нөгөө зургийг нь зураад дуусчихсан байдаг. Тэрийг нь хараад Dorian ямар харамсалтай юм бэ? Би нэрэл ийм үзэсгэлэнтэй ийм сайхан гэж юу? Би тун удахгүй хөвшрөн муухай царайтай болно. Нуруу минь бүхтийн арьс минь шарлан унжин харин энэ зураг үргэлж яг л ийм залуухнараа анхных юм шиг байна. Энэ юусоо шудраг биш байна. Би үргэлж залуухан сайхнараа байдагч болоосоо энэ зураг харин миний өмнөөс хөшөөд өгдөгч болоосоо тэгэж болдог бол би сүнсээ өгөхөд ч бэлэн байна хэмээн гашуурна. Өөрийнх нь зурсан зургийг хараад хайрт Dorian яаж айшилж байгааг харсан Basil маш их гин буруутай мэдрээд тэр зургийг шууд л устгахаар шийднэ. Гэтэл Dorian мэдээж тэрээр нь зөвшөөрөхгүй энэ зургийг би аваад гэртээ авчиад тавина гэж хэлдэг. За ингээд дараагийн хэдэн өдрүүдэд бол Lord Henry, Basil, Dorian Gray гэдэг энэ гурван гол дүр маань хоорондоо уулзаж янз бүрийн үдшилэг оройн зоогуудад явах бөгөөд сүүл рүүгээ Dorian Lord Henry-тэй зөвхөн хоёулаа одоо уулзах илүү хүсэлтэй, сонирхолтой болно. Lord Henry-гийн ярьж байгаа юмд нь илүү татагдаад илүү дотн найз нөхөд болсон юм шиг санагдана. За ингээд Lord Henry одоо Dorian Gray зөвлснөр гэх юм уу Dorian Gray бол энэ амьдралын бүх зүйлийг бүх туршлагыг болон одоо таашаалыг олж мэдхийн тулд өөртөө ямар нэгэн ёс суртахууны хэмжээ хязгаар тавихгүйгээр бүх зүйлийг туршиж үзэх. Тэр аян замдаагаар нь ингэж явж байгаа Dorian нэг юм ядуусын хороололд байдаг жүжигийн театрт жүжиг үзээд тэр жүжигийн гол дүрийн эмэгтэй Sybil гэдэг эмэгтэйд дурлцахнаа. Тэр театрт нь болохоор Шекспирийн бүх жүжгүүдийг тоглодог. Тэр жүжгүүдийн бүх гол дүрийг нь энэ Sybil гэдэг эмэгтэй бүтээсэн юм байна. Ингээд Dorian нэг орой жүжиг нь дууссаны дараа театрын арт руу хөшөөний ард руу очиж Sybil-тэй уулзна. Мэдээж өөрийнхөө нэрийг хэлэхгүй. Sybil болохоор Dorian-ыг ханху Prince Charming гэж нэрлэдэг. Мэдээж Sybil одоо царайлаг үзэсгэлэнтэй Dorian-д өөрөө ирэхгүй дуулаж орхино. Dorian ч гэсэндээ Sybil-тэй гэрлэхээр шийдэж тэр хоёр гэрлэе гэж ярилцаж тохироод ингээд Dorian Lord Henry болон Basil хоёр руу би хурмаа хийхээр болсон гэдэг юм
зурвасыг явуулж байгаа. За энэ зурвас нь болохоор Lord Henry болон зураач Basil хоёуланд нь нэг тийм атаархсан, харамссан юм шиг мэдрэмж төрүүлсэн юм шиг надад санагдсан. Dorian тэр хоёртойгоо нэг өдөр хоол идээд та хоёр яа харахгүй миний Сибилийг одоо ингээ очиод үзээ. Үнэхээр үзэсгэлэнтэй гайхалтай сайхан бүсгүй. Тэр эмэгтэй жүжиглэлт бол тэр чигээрээ л урлаг. Маш гайхалтай жүжиглдэг. Ямар сайхан үзэсгэлэнтэй хөөрхөн гэж санана. Хамгийн гол нь тэр бүсгүйг онцгой болгож байгаа зүйл бол түүний жүжиглэлт. Би тэр эмэгтэйтэй гэрлээд түүнд театр барьж өгөөд түүнийг Европ даяараа алдартай жүжигчин болгоно гэх мэтчил дэврүүн зүйл ярьдаг. Сибил хөрхий ядуу айлхий охин ээж болон дүүтэйг амьдардаг. Миний ойлгосноор Сибил нэг 17 орчим настай юм шиг байгаа юм. Дүүн Джеймс гээд залуу 16 та. За ээж нь болохоор номоос би ойлгохдоо ийм их нэртэй хүнтэй явалдаад энэ хоёр хүүхдэд төрүүлсэн юм болов уу гэж ойлгосон. За тэгээд аав нь бол мэдээж амьдралт нь байхгүй. Өлөн зэлмээ амьдралтай учраас дүүн Австрали руу явчаад энэ далаачдын багт ороод далаач болох гэж байгаа. Дүүн болохоор энэ Сибил амар захиж хэлээд байгаа байхгүй чи ухаантай бай. Ямар хүнтэй орооцолцож байгаа юм бэ? Тэрийгээ сайн бодоо. Битээ тэнэг бай. Ээжтэй ч гэсэндээ анхааруулж хэлдэг. Та энэ Сибилийг сайн харах ёстой, хамгаалах ёстой гэх мэтчлэн. Гэтэл зөрүүлээд Сибил нь миний ханхуу бол хизээч тэгхээр хүн бишээ гэх мэтчлэн зүйлийг хэлнэ. За ингээд өөрийг нь шоолох Lord Henry, өөрийг нь харамлаж атаархах Basil хоёрыг дагуулад Dorian Gray нэг орой Сибилийн тэр жүжиг нь үзүүлэхээр театр руу очино. Ингээд очтол тэр шөнө яг Ромео Жулиета хоёр тоглогдчихэдэг. Сибил жүжиг эхлээс ахуулаад л юун нөгөө Dorian Gray мэддэг тэр гайхамшигтай жүжигчин. Зүгээр л яг хотын захын жижигэн театрын C зэрэглэлийн жүжигчин юм шиг тэгж жүжиглэж ийн гинэ. Dorian бүр хоёр дагуулж ирсэн найзаасаа маш их ичээд санаа зовоод нөгөө хоёр нь ч гэсэн зүгээр дээ Dorian тэр гэхдээ өстой хөөрхөн юм биш үү гэх мэтчлэн сэтгэлийг нь засах үгийг хэлээд эхний үзэгдэл дуусмагц нөгөө хоёр нь гараа авчиж байгаа. За ингээд Dorian ганцаараа үлдээд бүх үзэгдлийг нь үзэж дуусаад тайзны ард очиод эн чинь юу болох нь вэ гэж асуусан чинь Сибил би өөрийгөө муу жүжилсэн гэдгээ мэднэ. Яагаад тэгэхээр би чамд дурлсан. Чамд дурлсны дараа би Ромеог харсан чинь Ромео хөгшин бүдүүн залуу байсан. Чамд дурлсны дараа би Жулиетагийн өгнүүдээ хэлсэн чинь тэр бүх өгнүүд хизээч надад өмнө нь санагдаж байгаагүйгээрээ тийм хуурамч санагдаж эхэлсэн. Би одоо жинхэнэ хайр гэдгийг мэдсэн болохоор тайзан дээр би хүнд хайртай юм шиг тэгж жүжиглж чадахгүй болсон байна. Тийм болохоор би үүнээс хойш жүжиглэхээ боллоо. Оронд нь би чамд бүх насаа амь амьдрал бүх зүйлээ зориулнаа гэж хэлсэн чинь Dorian уурлаад үгүй чиний жүжиглэлт чамааг үн цэнтэй болгож исэн цорын ганц зүйл. Чиний жүжиглэлт бол чиний уран бүтээл байсан. Би чамтай гэрлэж чадахгүй. Би чамд хайргүй гэж хэлээд гараа авчирна. Ингээд шүнжэнгөө Dorian Gray хотын гудамжаар алхаж жагаад үүр цайхын алдад гэртээ орж ирээд зочны өрөөндөө тухлан суун. Зочны өрөөндөө тавьсан байрлуулсан байсан нөгөө хөрөг зураг дээр Dorian Gray инээмсэглэл нэг л тийм хүүтэн хэрцгий болчихсон юм шиг өөрт нь харагдана. Dorian Gray гэрэлд инлүүгээ бариад тэр зургаа нэлээд олон янзаар шинжилж үзэн яа харахгүй л өмнө нь уруулт нь ийм инээмсэглэл байгаагүй. Энэ бол цоо шин зүйл. Үүнээс Dorian нөгөө хүсэл нь биелчихжээ гэдгийг олж мэднэ. Өөрөөр хэлбэл өөрт нь ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Өөрт нь гарч байгаа бүх тэр өөрчлөлт бүх зүйл энэ зурган дээр илэрх юм байна гэдгийг ойлгоод тэнгүүтээ энэ зурагнаасаа Сибилд бүр маш хүйтэн хэрцгий муухай хандснаа ойлгож маргааш ерөөсөө очиж Сибилээс уучлалтгүй би тэр хүнийг эргээд хайрлагыг хичээх болно гэж дотроо шийддэг. Одоо энэ зураг бол миний хувьд алтан гац од. Ёс суртахууны хувьд би ямар зүйл хийж байна тэр бүх зүйл энэ зурган дээр илэрч гарах учраас би энэ зургаа сайтар ажиглаад цаашдаа ёс суртахуунтай төгс амьдрах ёстой юм байна гэж дотроо бодоод шийднэ. Тэгээд ч Lord Henry-гийн явуулга ятгалганд автаад болохгүй бүтэхгүй зүйл хийжсэн өөрөө ойлгоод Lord Henry-гээс зайгаа барахаар шийднэ. Өглөө босоод Dorian цай ундаа уугаа байжсэн чинь гэрийнх нь үйлчлэгч нь тэр өдөр Dorian дэрсэн загтлуудыг авчирч байгаа. Тэр донд Lord Henry-гээс ирсэн нэгэн загтал байна. Хідээж Lord Henry-гээс зайгаа барах байгаа учраас тэр загтлыг нь уншихгүй. Ингээд нэлээд хэдэн цаг Dorian гэртээ дараагийнхаа төлөвлөгөөг боловсруулад дараагийнхаа амь амьдралыг бодоод байж идэл хаалгыг нь тавшаад Lord Henry хүрээд ирнэ. Dorian минь чи яагаад миний загталд хариу бичсэнгүй вэ? Яагаад зарц
Үйлчлэгчээ явуулсангүй гэхэд би таны загтлыг харах хойш шамжаагүй байна. Юу болсон юм бэ гэж асуув. Гэтэл хариуд нь Lord Henry чиний хайрт Сибил чинь нас барчихсан. Ер нь бол амиа хорлцсон. Өчигдөр орой жүжигийн дараа ээжтэйгээ хамт театраас гарч яваад би нэг зүйлээ мартчихжээ. Буцаад ороод аваад ирье гэж хэлж буцаж театрын жүжигчдийн өрөө рүү ороод ямар нэгэн зүйл уусан бололтой. Тэр даруй нас барсан гэж сонслоо гэж хэлнэ. Dorian яахаа юу хийхээ юу бодохоо мэдэхгүй байж байтал Lord Henry хажуу талаас нь орж ирнэ. Яг үнэндээ Сибил гэ тэр золгүй эмэгтэйд энэ үгэл нь хамгийн эрхэм дээд заяа. Хинч биш зүгээр л нэг амьдралаар амьдраад үхэх хүн байсан бол тэр одоо хайр дурлалынхаа төлөө үхэж чадсан тийм гайхамшигтай эмэгтэй боллоо. Тэр хүнд энэ боломжийг бараг чи олголоо. Тийм болохоор чи юу ч буруу хийгээгүй. Харин ч тэр хүн нэртэй төртөө ямар нэгэн зүйлийн төлөө үхэх нэрээ арай өөрөөр дурсаж үлдээх боломжийг чи олгосон учраас битгий гунгил гэж хэлэхэд Dorian энэ үгэнд нь бүрэн автаад тэр бүхэл Lord Henry-тэй дөөр үзэхэр явна. Одоо тэр хямдхан театр хямдхан жүжигчдийг март өрөвдөлтөө ядуу жүжигчин охиныг март хоёулаа дөөрийн театр орын өнөөдөр тийм алдартай дуучин дуулах гэж байгаа гэж хэлнэ. Зураач Basil Сибилийн өвлийн талаар сонсчоод Dorian-ыг аргадах гэж тайвшруулах гэж сэтгэлийн дэм өгөх гэж ирсэн боловч Dorian-ыг дөөр үзэхэр явсангийг сонсоод маш их гайхна. Дараа нь Dorian-тай уулзсан чинь Dorian нөгөө Lord Henry-гийн хэлсэн зүйлийг хэлж байгаа байхгүй юу? Тэр бол нэг хинч биш ядуу эмэгтэй байсан. Харин түүнд би хайрхан төлөө өөхөх боломжийг олгосон. Чи сэтгэлээр унахгүй байна уу? Чи өөрхөн сэтгэл хөдлөл мэдрэмжээ мэдрэх ёстой штэ гэж Basil хийхэд үгүй ээ би сэтгэл хөдлөлөө ашиглахыг сэтгэл хөдлөлөө өөрөө захирахыг хүсэж байна. Тэрнээс биш би сэтгэл хөдлөлтөө захирагдахыг хүсэхгүй байна. Би тэр хүний араас гашуудахгүй гэсэн. Тийм болохоор би тэр хүний араас гашуудахгүй гэж хэлэхэд Basil за энэ хүн бол ер нь миний мэддэг байсан тэр хөнгөн гэгээлэг юмны учир мэдхгүй залуу сайхан хүн байгаа болжээ. Энэ нэгэнтээ Lord Henry-гийн талд оржээ гэдгийг ойлгоно. За энэ Lord Henry-гийн тал гэдээ яриад байгаа юм болохоор нөгөө Lord Henry болохоор hedonism гэдэг философийн урсгалыг дэмждэг гэх юм уу? Hedonist хүн байсан юм байна л да. За hedonism гэдэг нь юу юм бэ гэхээр бүр маш товчхондоо бол хүн гэдэг цаанаасаа зан төлөв нь ямар байдаг юм бэ гэхээр аль болох таашаалыг өндөр байлгах, тэлтийг зовлон баг байлгах тийм зан төлөвтэй байдаг. Сайн амьдрал, сайхан амьдрал гэж юу юм бэ гэхээр хамгийн их таашаалыг мэдэрсэн тэр амьдралдаг одоо үзлэлийг hedonисm гэдэг юм байна. Тэгэнгүүт юм hedonist үзэлтэй хүмүүс одоо шилбэл Lord Henry ч юм уу Dorian ёс суртахуун гэхээс илүүтэйгээр яаж таашаалтай амьдрах вэ гэдгийг л боддог хүмүүс юм байна л да. Ингээд Basil энийг ойлгосон учраас өөрийнхөө амьдралыг одоо хөөх гээд яваад өгч байгаа. Харин Dorian Lord Henry-гээс ингэж асуудаг. Таны энэ бүх яриа те надад маш сонирхолтой, гайхалтай санагдчихэв. Та хэрвээ надад нэг ном зөвлөгийг ямар ном зөвлөх вэ? Гэхдээ Lord Henry чи битүүлэг шар хавцтай номыг өгч явуулдаг гинэ. Dorian тэр номыг уншаад ерөөсө тэр номын гол дүрийн залуугийн адилаар дараагийн хэдэн жил амьдртгаа гэсэн байна. Энэ номыг уншсныхаа дараа Dorian Gray нэг зүйлийг ойлгох. Тэр нь юу юм бэ гэхээр Dorian Gray хийсэн бүх үйлдэл хэрвээ хөрөг зургийн нүүрэн дээр нь хөрөг зураг дээр нь тов тод харагдах юм бол Dorian тэр хөрөг зургийг ямар нэгэн байдлаар нуух хэрэгтэй штэ. Ингээд Dorian тэр хөргийг ганцаараа байшингийн хамгийн дээд давхарт байдаг өрөөнд оруулаад гаднаас нь төвчээд түлхүүрийг зөвхөн өөрийнхөө биедэл ганц хэрэг авч явдаг. Ингээд 18 жил өнгөрнө. Dorian 38 нас хүрнэ. Яг энэ 18 жил өнгөрч байгаа гэдгийг илэрхийлсэн нэг бүлэг яг номын дунд байсан байхгүй юу. Тэгээ тэр бүлэг бүр маш юм уйтгартай. Энэ 18 жилийн хугацаанд Dorian Gray бол үнэт эдлэл, үнэртэй ус, хивээс, хатамал гэдэг зүйлүүдийг сонирхдог болсон гинэ. Өөрөөр хэлбэл эдгээр бол бүгдээрээ ийм эд зүйл, хөнгөн хуймаа, ямар нэгэн утга учиргүй ч юм уу те зохиолч маань яг энэ бүлгийг аягүй сонирхолтой бичсэн. Жишээлбэл Dorian нэг юм хатамлалт сонирхолтой болсон. Гэтэл тэр хатамлал нь тэр улсын тэр хааны тэддэх ач хүүгийн ийм тийм юмны тэдэн мянган хүнээр тэгж оёолсон тийм хатамл байсан гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бүр маш уйтгартай нэг бүлэг байсан. Энэ бүлгийг үнэндээ бас унших гэж нэлээд чартаасан. Дараа нь тэгээ энэ бүлгийн тухай хүмүүсийн бас бичсэн сэтгэлийг уншсан чи хүмүүс тэгсэн байсан. Албаар зохиолч маань энэ бүлгийг дунд нь ингэж оруулж өгсөн гинэ. Энэ дээр маш олон тийм зураачдын, зохиолчдын, хаадын, хаттын нэрүүд ингэж гараал байдаг байхгүй. Тэгээ тэр нь хинт ч хамаагүй номтойгоо ямар ч тийм авцалтаагүй, номонд юу ч нэмэрлэхгүй байгаа. Тэгээ энэ түүх үргэлжлэхэд тэр
олон нэрүүд хамааралтай биш. Гэтэл яагаад ингэ бичсэн бэ гэсэн чинь жишээлбэл бид нар заримдаа нэг тиймэрхүү хүмүүстэй таардаг шүү дээ. Алдартай од хүмүүстэй найз гэдгийг амар гайхуулж ярьдаг. Одоо үүдээ харин тийм сая өнгөрсөн 7 хоног би тэр найзтайгаа уулзаад гэл тэрний нэг лаг том жүжигчин байдаг ч юм уу. Тэгээл ингээл мессежс чармат над руу хин чаталсан байна гэл өөр нэг алдартай том дуучны нэр хэлдэг ч юм уу. Тиймэр хүмүүс байдаг шүү дээ. Тэр ямар утгагүй зүйл юм бэ? Ямар уйтгаартай, ямар хөнгөн харагддаг юм бэ гэдгийг бас энэ бүлгээрээ харуулах гэж оролцсон гэсэн байсан. Ер нь аль ямар нэгэн цаг хугацааны урсгал нь мэддэхгүй. Хэрвээ ямар нэгэн үйлдэлийнхаа үр дагаврыг мэдгүй тийм амьдрал бол утга учиргүй амьдрал юм а гэдгийг зохиолч харуулж байна гэсэн үг юм байсан юм байна л та. За ингээд тэр хэцүү чаптерын дараа үйл явдал эргээд өрнөж эхэлнэ. 18 жилийн дараа Dorian бас л орой хоол идээд ч юм уу аль нэгэн дөөр үзээд ч юм уу жүжиг үзчихэд гэрлөөгөө энэ бол 11 сар цас орцсон байх үед алхаа явж исэн чи хажуугаар нэг л танил хүн зөрөө дөнгөрнө. Тэр хүн өөрөө Dorian-ыг таних дуудаг. Энэ хүн бол зураач Basil байсан юм байна. Зураач маань Парис явж тэндээ нэлээд удаан хугацаанд суугаад шинэ үзэсгэлэн гаргахаар ажиллах гад явж байгаа. Тун удахгүй нэг цагийн дараа галт тэрэг нь хөдлөнө. Гэхдээ тэр галт тэрэг нь хөдлөхөөс өмнө яадаг ч байсан Dorian-тай уулзах хэрэгтэй юм байна гэж бодоод гэрт нь зорж ирсэн гинэ. За ингээд Dorian-ид очиж байгаа. Basil бол ер нь бол Dorian-аас шууд шалгаж асуунаа. Чиний тухай сүүлийн хэдэн жилдээ үнэхээр хүмүүс аимшигтай цуурхлуудыг ярьж байна. Аимшигтай зүйлүүдийг ярьж байна. Би чамд итгэхийг хүсэж байна. Чамтай учирсан, чамтай нийлсэн хүн бүхэн эцэстээ сүрээд дуусч байна. Залуу хүмүүс бүгдээрээ амь насаа алдаж, эмэгтэй хүмүүстэй хэн ч харьцахааргүй ийм болж байна. Dorian чи юу хийгээд байгаа юм бэ? Хүний нүгэл хилэнц гэдэг хизээч нууц байдаггүй. Хүний нүгэл хилэнц үргэлж нүүрэн дээр нь илхэн бичээстэй байдаг. Гэтэл чи огтхонч тийм биш байна. Чи бүр яг л 18 жилийн өмнө би чамтай анх танилцчихсан тэр хүүшил хэвээрээ байна. Үнэхээр Dorian би чиний толгой дотор юу болж байгааг харж чаддаг ч болоосоо би чиний сэтгэл зүрхийг харж чаддаг ч болоосоо гэсэн чинь Dorian инээд алдаад чи миний сэтгэл зүрхийг хармаар байгаа юм уу? За тэгвэл би чамд харуулъя намаатайгаа яв гэд байшингийн дээд давхрын өрөөрөө очиод нуугаа тавьсан байгаа зураг Basil харуулах гэж байгаа юм. Basil энэ зургийг хараад өөр бусад хүмүүст ярьлаач гэсэндээ хэн итгэвтэй гэж дотроо бодсон хэрэг. Ингээд тэр өрөөнд ороод хучцсан байсан зургийнхаа хуцлагыг нь авсан чинь үзээрийн муухай аимшигтай дүр төрх өөдөөс нь өгтөнд. Basil бүр тэр зургийг өөрийнх нь зураг гэдгийг ч харж мэдэж чадхааргүйгээр тэр зураг тэгтлээх өөрчлөгдсөн байна. Шарлсан, хөгшөрсөн, унжсан, арьс, харгас харагдах, уруул, хорлонтой, уур хилэнтэй, нүгэл хилэнцээр дүүрэн харц гэд бүгдээрээ танигдахын аргагүй. Гэхдээ үсэнд нь Dorian шиг алтан шаргал туяа баг зэрэг үлдсэн. Урууланд нь Dorian шиг улаан ягаан туяа баг зэрэг үлдсэн байна гинэ. Ингээд тэр зургийг хараад айж алмаарч зогсоо. Basil-ыг хараад Dorian-ы гинэт уур нүрнэ. Энэ бүхэн чиний буруу. Чи энэ зургийг зурсан гэж хэлэнгүүтээ тэр өрөөнд нэг юм тавцан дээр байсан хутгийг аваад Basil-ын хүзүүрөнд олон дахин хутгалж Basil-ыг хөнөөнө. Ингээ бушуухан тэр өрөөгөө цоочлоод гараад хувцас өмсөд сэмээрхэн гаднаас орж ирж байгаа хүн болоод нэг үйлчлэгчээ сэрээлээд хаалгаа онгойлгуулад 2 өнгөрөгөд 3 гэд орондоо орно. Маргааш өглөө нь Dorian үйлчлэгчээрээ Alan Campbell гэд дээр үеийнхэн найзалдаг байсны найз руугаа захиа хөргүүлнэ. За энэ хүн болохоор хийвч хүн юм байна. Campbell Dorian дээр ирээд чи яах гэж над руу загтал бичиж байгаа юм бэ? Би энэ хорвол хідэр чамтай дахиж уулзмааргүй байсан. Гэхдээ чи яг бүр үхэл амьдралыг минь шийдэх асуудал гэж хэлсэн учраас би чамтай уулзах гэж ирлээ. Одоо юу болсон хэлээд гэтэл Dorian шууд хэлнэ. Манай дээврийн өрөөнд нэг хүний цогцос байгаа. Тэр хүний цогцсыг чи ямар ч уул мөргөө болгоод айл. Гэхэд мэдээж Campbell зөвшөөрөхгүй штэ. Dorian бид хоёр бол одоо ингэх хүмүүс биш ээ. Би чамтай ийм харьцаагүй. Би чамд дахиад яасан ч туслахгүй гэхэд нь Dorian цаасан дээр нэг зүйл бичээд Campbell харуулдаг. Тэрийг нь харангуйтаа за надаа гэрээсээ очиод авчрах хэдэн зүйл хэрэгтэй байна гэж хэлдэг. За яг юу гэж бичээд тэр хүнийг сүрдүүлээд шууд өөрийнхөө хөдөлгөхөөр болчихоо гэдэг нь ном дээр бас нэг тийм яг тодорхой гарахгүй. Гэхдээ нөгөө хам сэдвэр нь контекстээр нь ойлгох юм бол бэлгийн жиг хандлага, бэлгийн харилцаатай холбоотой асуудал байсан юм шиг байна. Campbell ижил хүсдэн байсан. Тэрийг нь Dorian мэдээд тэрүүнгээр нь бусад хүмүүс хэлнэ гэж сүрдүүлсэн. За 19 дэх зууны Англид бол ижил хүснэн байна гэдэг нь шорон тариудах яалтай гэмт хэрэг байжээ.
За тэгтэл Dorian бол мэдээж Campbell-ыг гэрлүүн явуулчих юм бол эргээд ирэхгүй байх гэж айсандаа болоод өөрийнхөө зарцыг явуулаад өөрийнхөө үйлчлэгчийг явуулаад Campbell-ын гэрээс нь тэр хэрэгтэй эд зүйлсийг нь авчираад ингээд Campbell-ыг ганцаараа дээд давхрын өрөөндөө оруулдаг. Би үнэхээр орч чадахгүй, би үнэхээр харж чадахгүй байна. Тийм учраас чи ганцаараа ороод энэ ажлыг хийчихээ гэдэг. Campbell тийшээ орсноос хойш хэдэн цагийн дараа юунд санаа зовлтгүй болсон гэж хэлээд гарч ирнэ. Ингээд Campbell-ыг гарч явсны дараа Dorian өөрөө дээврийнхаа өрөөндөө орж байгаа. За дээврийн өрөөнд бол үнэхээр хүн нас барсан үнэр, цусны үнэр гэдэг ч юм уу те юу ч байхгүй маш хурцсан юм. Хүчлийн үнэр үнэртжсэн. Ингэсний дараа Dorian нөгөө зураг хучсан байсан хучаасаа аваад хартал зураг дээр нэг шин зүйл нэмэгдсэн байсан. Тэрний юу юм бэ гэхээр хөрөг зураг дээрх Dorian-ы гараас нь цус тусалж байсан. Basil-ыг алснаас хойш гэхдээ Dorian Gray сэтгэл санааны хувьд нэг л тогтворгүй болоод Lord Henry-тэй уулзаад ярьсан зүйлс нь ч гэсэндээ өмнөшөө сэтгэлийг нь гжигдэж татгаа болоод Lord Henry-тэй уулзах хүртэл сонирхолгүй болчихж байгаа. Инээд яах вэ гэсэн чинь нэг морь тэрэг хөсөлж аваад хотын зах руу явдаг. За энэ болохоор opium гэдэг юм мансууруулах бодис хэрэгэлдэг тийм хүмүүсийн цуглардаг дэм бодол юм уу? Тиймэрхүү газрууд байд юм байна л да. Тийм газар руу очиод би 3 хоног тэнд ерөөсөө хар тамхитад мансуураад гараад ирэхэд тэр Basil-ыг би артчихсан байх болно гэж өөртөө хэлж байгаа юм. Ер нь бол Basil-ын нас барсан тэр дүр төрхөн Dorian-д байн нүдэнд нь харагтаад хэцүү болоод байгаа. За ингээд Dorian өөрийнхөө өмнө очижсэн тэр opium хэрэгэлдэг газар очисон чинь нэг залуутай ингээд шууд л оронгуудаа таарч байгаа байхгүй юу? За тэр залуу бол нэг тийм том дүр биш. Гэтэл тэр залуутай харилцан ярианаас нь шууд энэ Dorian Gray зүг зүгээрсэн тэр залууг ийм юмд донтуулсан байна гэдгийг нь бид нар олж үзэж байгаа. Эхлээд орсон газараа таармааргүй байгаа хүнтэйгээ таарчихсан учраас өөр газар руу очихгүй гарчихсан ч хойноос нь нэг эмэгтэй нөгөөдхий чинь ханхүү Prince Charming гэдэг дууддаг байхгүй юу. Тэгэл Dorian гараа авчиж байгаа. Дараагийн opium буудлын руу орохгүй явж исэн чинь гудамжинд шууд хойноос нь хүн Dorian-ыг бариад авна. Тэснэ чамайг Prince Charming гэсэн үү? Чамайг ханхүү гэж дууддаг юм уу? Би одоо чамаас өшөөгөө авах болно гэж хэлдэг. За энэ болохоор нөгөө Sibyl гэдэг хүүхэн байсан шүү дээ, жүжигчин хүүхэн. Тэрний дүү 18 жилийн туршид эгчийнхаа өшөөг авах гээд энэ хүнийг хайж исэн байгаа. Хамгийн гол нь Dorian-ы жинхэнэ нэрийг эгч нь хүртэл хэлж өгч байгаагүй учраас ерөөсөө л Prince Charming буюу одоо ханхүү гэдэг ганцхан л нэртэй. Тэгэнгүүт дөнгөж сая яг энэ нэрээр нь тэр эмэгтэй дуудмагц энэ тэр хүн байж болох юм байна гэж бодоод Dorian-ыг алахаар хойноос нь гарч ирсэн байгаа нь энэ байдаг. Гэтэл Dorian шууд та байцаараа та хэдэн жилийн өмнөх зүйл яриад байна гэхэд нүүт нь 18 жилийн өмнөх гэхэд та тэгвэл намайг гэрэлт гаргаад хар миний царайг хар би 18 жилийн өмнө таны эгчтэй чи хайр дурлалын холбоо харилцаа үүсгэж явж ах хүн мөн байна уу гэж асуудаг. Мэдээж нөгөөдг чи 20 настай царайгаараа л байгаа учраас Джеймс нөгөөдг чи хараад яана уучлаарай би өстө ямар тэнэг юм бэ зүг зүгээр гів гимгөө явж исэн хүнийг би алах шахсан байж тээ гэд өөртөө маш их гутраад Dorian-ыг явуулчихдаг. Dorian-ыг явуулсны дараа Sibyl-ийн дүү James гэдэг залуу буцаад нөгөө opium-ийн буудалд орсон чинь нөгөө Dorian-ыг ханхуугаас дуудсан эмэгтэй чи яагаад алаагүй юм бэ гэхэд энэ буруу хүн байна, залуу хүн байна. Миний хайж байгаа хүн биш байна. Гэхдээ нөгөө эмэгтэй наа хүн чинь мөн чиний хайж байгаа хүн мөн. Яагтвэл би наа залуутай чинь 18 жилийн өмнө танилцсан. Танилцсанаас хойш наа залуу чинь нэг ч өдрөөр хөгшрөөгүй байгаа. 18 жилийн өмнөхөр л байгаа. Тэгэхээр наа чинь зөв хүн гэж хэлнэ. За ингээд энэний дараа бол Dorian, Lord Henry болон хэсэг юм баян чинэлэг найз нөхдөөрөө хөдөө явж байгаа юм л да. Одоо манайхнаар бол цусландаа гарч байгаа гэх юм уу. За ингээд хөдөө гарч явж байгаа Dorian нэг цэцэг аваад ирэй гэж хэлээд найзынхаа хүлэмж рүү орсон чинь хүлэмжний шилэн ханы цаанаас James чинь харагдаж байгаа юм шиг санагдана. Тэрнээс болоод Dorian айсандаа ухаалтна. Хэд хоногийн дараа Dorian болон Dorian-ы найзууд ан ав хийхээр болж байгаа. Dorian нэг найзтайгаа хамт явж исэн чинь тэр найз нэг юм туулаа олж хараад тэр туулайг буудах гэдэг. Гэтэл Dorian гинэт туулгаа битээ буудаа. Арай л дэндүү хүүхэн амтан биш үү гэсэн чинь нөгөө найз нь Dorian-ы үгийг сонсохгүй туулайг нь буудчихна. Гэтэл туулаа суманд оногдохгүй харин сум дээгүр нь үсрээд хүний гашрахт гар. Бүгдээрээ гайхаад яваад очтол James тэр суманд оногдоод цээж нь тас газар оногдоод нас барчихсан байдаг. Dorian шууд л тэр их нэгдийг хараад таньж байгаа учраас өөрийг нь яг авлах гад явж исэн тэр хүн байхгүй болсон учраас юм хувь танилангаас аврагдсан юм шиг тийм мэдрэмж Dorian төрөөд тэрнээсээ болоод ерөөсөө Dorian за би үүнээс хойш түүнээс цааш би ерөөсөө
зөв амьдрий. Би сайн сайхан амьдрья. Ёс суртахуунтай амьдрья гэж шийддэг. Одоо бурхан надад дахиад нэг боломж олголоо. Намайг алах гэж хөөж явж исэн хүн санамсаргүй байдлаар аллагдлаа. Тийм болохоор одоо хичээж амьдрнаа гэд. Тэгээд ямар сайндаа нэг тосгоны охинтой уулзаад тэр охинтой одоо жишээлбэл ундаж хөвтөж болох байсан боловч тэр охины нэв төрийг нь бодоод ундаж хөвтөхгүй ирсэн энэ гэж байгаа байхгүй. Тэрийгэ Lord Henry-д ярьж байгаа. Lord Henry Dorian-ыг шоолно. Гэхдээ одоо Lord Henry-гийн үгч гэсэндээ өмнө нь Dorian-д нөлөөлжсэн шиг тэр нөлөөлөл нь байхгүй болчихсон байдаг. Dorian дөнгөж сая ийм сайн үйл хийсэн юм чинь нэг эмэгтэй хүнийг залуу охиныг бузарлаад амьдралыг нь сүрүүлж болох байсан ч тийм үйл хийгээгүй юм чинь миний зурган дээр одоо эргээд сайнаар өөрчлөлт гарсан байх гэж бодоод очиод нөгөө зураг үзэх гэсэн чинь зураг нь бүр яг л хэвээрээ байдаг. Ер нь Dorian-ы хийсэн үйлдэлүүд бүх муу мухай тэр зүйлсийн үр дүн нь одоо л яг цовларч эхэлж байгаа. Нөгөө зураачийн биеийг уусамлаар устгаж алга болгосон Гамбли залуу амиа хорлоод нас барчихсан байдаг. Dorian-ы хувьд ч гэсэндээ өөрийнхөө хийсэн үйлдэлтэй өөрийнхөө тэр аимшигтай зургийг хараад байж төвчж суухын аргагүй болно. Lord Henry-гийн бэлгэлжсэн толийг хүртэл хаглаад шидчихдэг. За энэ бол их чухал бас мөч байгаа юм л та. Өөрөө өөртөө дурлсан хүн өөрийнхөө хамгийн сайн найзын бэлгэлсэн толийг хагалж байна гэж чинь тэр бүгдийг reject хийж байна. Тэр бүгдээс татгалзаж байна гэсэн үг шүү дээ, тэ. Dorian нэг шөнө дахиад нөгөө зургаа харна. Basil-ийн аллах өөрт нь насан туршид гай болох уу? Тэр аллагаас болоод дахиад өөр хүмүүс амь насаа алдвал яах вэ? Би өөрөө шүүхийн тавцанд дуудагдвал яах вэ гэдэг ийм зүйлүүд бодож ирсэн. Хамгийн сүүлд нь энэ зураг бол Basil-ийн нас барсныг миний эсрэг баталжуулах нотлохоо юм байна гэдгийг мэдээд нөгөө тавцан дээр байсан нөгөө Basil-ийн хүзүүрэн хутгалсан хутгаа аваад зураг руугаа зоож орхино. Яг тэр мөчөд Dorian өөрөө муухай хашгираад үхдэхийн газар уннаа. Энэ хашгираанаар гэрийнх нь үйлчлэгчт нь дээд давхрын өрөөнд гараад иртэл тэр өрөөнд эзэнтэй нэжилгэн хувц өмссөн аимшигтай царайтай үрчиж хорч исэн нэг өвгөн харин эзнийх нь яг л өнөөдөр өглөө байсан шиг залуу занд нь төрхийг нь харуулсан үзэсгэлэнтэй сайхан зураг хүлээж байх нь тэрэ. Товчхондоо Dorian Gray хөрг гэдэг энэхүү классик зохиол маань ийм үйл явдалтай ном ээжээ. Та бүхэн бас өмнө нэрийг нь зөндөө сонсч ирсэн байх. Тэгээд яг юу гардаг вэ гэхээр ийм зүйл гардаг юм байна. Мэдээж яг энэ ном дээр бол маш их юм философи харилцан яриануд болж байгаа. Тэр бүгдийг нь ойлгохын тулд номыг нь бас уншаад үзээрэй гэж зөвлөмөр байна. Монгол хэлээр орчуулагдсан байдгийм байлээ. Энэ Oscar Wilde гэдэг зохиолч маань бас айгүй сонирхолтой, сонин амьдралтай, Ирланд гаралтай зохиолж байгаа. 1854 онд төрсөн. Тухайн үеийнхаа бүх сэхэтэн хүмүүс гэж ярьдаг штэ. Тэр хүмүүсийн адилаар Оксфордод суралцж исэн. Суралц хугацаанд бол өөрийнхөө чадвараар, авьяасаараа бусдаасаа ялгарч исэн. Oscar Wilde-ийн хувьд бас л ерөөсөө цорын ганц ийм үргэлжилсэн уран зохиолын номтой. Бусад зохиолууд нь бүгдээрээ жүжигийн зохиолууд байдгийм байлээ. За тэгээд зохиол дээр бол гоо үзэсгэлэн, залуу нас, одоо өнгөн харагдах зүйлс, гоё зүйлс, эд материал, гадаа төрх үзмж гэдэг зүйлүүд бол нэлээд том сэдэв байгаа. Түүнээс гадна бас нэг том сэдэв бол яа харахгүй урлагийн бүтээл, уран бүтээлч гэдэг энэ гурван сэдэв байгаа юм аа. За жишээлбэл хамгийн ихэнд номын өмнөх үг гэ байгаа хгүй юу? Өмнөтгэл гэ байгаа. Энийг бол зохиолч өөрөө бичсэн. За энэ бичсэн зүйлдээ бол зохиолч яг өөрөө урлагийн талаар юу гэж боддог тэр бодлуудаа бичсэн байна. За жишээ нь энэний хамгийн ихний өгүүлбэр нь гэхэд уран бүтээлч гэдэг бол үзэсгэлэнтэй зүйлийг бүтээдэг хүн юм аа. Урлагийг ил харуулж уран бүтээлчийг нуунаа гэдэг нь урлагийн зорилго юм аа гэдэг ч юм уу те. Иймэрхүү яг өөрийнхөө одоо бодож явдаг онолуудаа бичсэн байгаа. За тэгэл номон дээр зураач гарч ийн те. Зураачийн зураг тэр зургандаа яаж өөрийгөө шингээж ийн тэр зургийг яаж ингэж хүний сүнс шингэж чадсан бүтээл болгож байна. Нөгөө талаасаа Сибил гэдэг эмэгтэйгээр жүжигийн урлагийг бас үзүүлсэн байна. Урлаг байхаараа хүний сэтгэлийг яаж татчихин урлаг дотор тэр хүний өөрийнхөө сэтгэл хөдлөл орж ирээд жинхэнэ хайрт урлаг гэдэг зүйлийг үзэхээрээ тэр урлаг нь яаж хуурамч болж байна вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү сэдвүүдийг хүндсэн байгаа юм аа. За тэгээ хамгийн сүүлд нь надад бүр яа харахгүй бодогдсон зүйл бол ийм залуу хүнд нөлөөлөх ямар амархан байдг юм бэ? Dorian бол яг үнэндээ Lord Henry-тэй уулзахаас өмнө магадгүй зураач Basil-тай уулзахаас өмнө ч гэсэндээ өөрийгөө тийм гоо үзэсгэлэнтэй залуу гэдгээ огтхонж хайхардаггүй, тоодаггүй, яг мэдээж мэддэг байсан баг. Гэхдээ тэрэнд тийм их ач холбогдол өгдөггүй байсан байгаа байхгүй юу? Яг Lord Henry-ийн тэр гоо үзэсгэлэл чамд
байдаг цорын ганц зүйл. Гоо үзэсгэлэн залуу нас гэдэг бол дэлхий дээр хамгийн үн цэнтэй зүйл. Гэх мэт яриаг нь сонсоод тэр хүний царайны хувирал гарцнаас нь тэр хүн хэрхэн хуурж байгааг номон дээр маань үзүүлсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ганцхан удаагийн харилцан яриа, ганцхан хүнтэй уулзсан, тэр хүний үзэл бодлыг сонссон, тэр онолыг сонссон залуу хүн ямар амархан нөлөөлөгддөг юм бэ гэдгийг би бүр гайхан одоо уншлаа. Магадгүй бид нар ч гэсэндээ өөрөө хизээ нэгэн цагт хин нэгэн ийм биширмээр хүний ч юм уу те хин нэгэн мундаг гэж бидний бодсон хүний хэлсэн алдаатай буруу зүрүү бодолт ч гэсэндээ итгэж гисэн яваа юм биш үсттэй гэдэг бодол бол өөрөө ирэхгүй төрлөө. Дараа 7 хоногт бүр маш сонирхолтой нэгэн номыг уншаад эхэлчихсэн байгаа. Тэгээд удахгүй тэр номороо уулзцаая. Баярлалаа. Баяртай.